Найзуудаа Korea Store дэлгүүр аялал болон фитнес ус нэвтрдэггүй хүүтэн хадгалагчтай багтаамж ихтэй маш чанартай зөвхнүүдтэй 50% өндөрлөл зарлажээ. Та захиалах бол бидэнтэй холбогдоорой. За хоёр дахь бичлэгийг үзээд эрүүл мэндийнхаа шинжилгээнүүдийг өгчөөд ороод ирсэн гэж найдаа. За тэгэхээр одоо 3 дахь бичлэгний маань нэр бол тариа хэрэглүүл үхэх үү гэсэн асуултанд хариулах чинь. Тэгэхээр тариа хэрэглэх үхэх тохиолдол байгааг үл байгаа шүү. За энэ юунаас хамаарч байна гэхээр зарим нэгэн хүмүүс харшилтай байдаг. Ямар нэг юм тарианаас харшилтай юм хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс тариа хэрэглэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. За нөгөө нэг стероид гэдэг байгаа зүйл маань бол ихэнх нь гэхээс ер нь тосон усан суртай гэж байна. Тэгэхээр тосон суурьтай тарианууд ерөнхийдөө тэр тосон юугаар хийгддэг вэ гэдэг нь хамгийн чухал. За миний ерөнхийдөө мэдж байгаагаар бол зарим нэг нь одоо абрикосын өрнөөс гаргаж авдаг тос байдаг. За тийм тосыг одоо ерөнхийдөө суурин тэр байна гэсэн үг. Нэг бол усан үзмний өрнөөс гаргаж авсан. За зарим тохиолдолд бүр гарал үүсэл нь бүр мэдэгдэхгүй. За гарал үүсэл нь мэдэгдэхгүй ийм тохиолдол бол одоо бас аюултай гэсэн. Жишээлх нь бол усан үзмнээс харшилтай ч гэдэг юм уу, ямар нэгэн жимснээс харшилтай хүн бол тэрхүү тариад одоо шууд одоо булчин завсар ороод тэр одоо анафилактический шок гэсэн тийм одоо зүйл үүдэг. Одоо шууд шоконд ороод нас ордог. Ийм тохиолдол байгаа шүү. Тэгэхээр энэ бол одоо 100% одоо өгөхгүй гэсэн ойлголт биш. Мэдээж одоо би бол одоо өөрийнхөө туршлагаас ч гэдэг юм олон жилийн хугацаанд бол яг ийм шоконд ороод нас орсон хүнийг бол дуулж сонсоогүй юм байна. Тэгээ янз бүрийн одоо YouTube бичлэгнүүдээс бол тиймэрхүү юм бол ерөөсөө гарч ирж байгаагүй. Гэхдээ хэрвээ одоо үнэхээр тэр тухайн хүн харшилтай байх юм бол магадгүй шүү. Газар дээр нас орох адилтай. Тэгэл нөгөө нэг одоо бүх буруугаа бол тариандаа хэрэглэн гэсэн үг. Тариа руугаа чихнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн маань бол ямарваа нэгэн одоо бодисноос ч гэдэг юм уу, ер нь харшил гардуу ч гэдэг юм ийм төрлийн хүмүүс байх ёстой шүү. За өөр бусад тохиолдлыг авч үзэх юм бол ер нь бол маш өндөр тунгаар хийсэн ч ер нь бол яг шууд өхөлд хүрэгдэг бол ид бол биш. Жишээлх юм бол за энгийн бодибилдингийн тамирчдын доозыг одоо 10 дахин үржүүлээд тарих юм бол яах вэ гэж асууж бас магадгүй. Тэгэх юм бол газар дээр нас орно гэдэг юм уу тийм тохиолдол бол бараг байхгүй. Би бол миний хувьд бол тэгж сонсож байгаагүй юм тийм тохиолдлуудыг за доозыг нэвтрүүлээ шууд газар дээр нас орно. Тэгэхээр нэг тохиолдол бол ямар ч лсэн байгаа. Тэгэхээр энэ бол маш ховор. Тэгтэл ер нь бол мэдээд авахд илүүдэхгүй гэж бодож байна. За ингээд энэ 3 дахь бичлэг маань өндөрлөө. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая.